Одоо жишээ нь ингээ арсны доор үүссэн ийм өөхөн эдийн хоргоо липома гэж нэрлэдэг ийм өөхөн ургацаг байдаг. Тэнгүү тэр ургацаг нь одоо юу гэдэг хүмүүсийн жишээ нь энэ хүзүүнд ч юм уу далан дээр ингээ хит томроод ингээ хөдөлгөөн ихтэн саад болоод ч гэдэм юм иймэрхүү юм авахаас заалт гараад эхлэх юм бол тэрийг бол авч болно. Тэрнээс бүх хоргоо ховдрыг заавал ингээд оролдоод аваад ах шаардлагагүй. Нэг 6 сараас жилийн хугацаанд хянаад хэмжээнд томроогүй тухайн эрхтнийхээ хэвийн үйл ажиллагааг явуулахад саад дотор учруулахгүй бол тэр хоргоо хавдрыг заавал оролдоод ах шаардлагагүй. Нас уралтын тоо болохоор 4000 гаруй авцсан байгаа байхгүй юу. Тэгэхээр сүүлийн 15 жилийн дотор бол манай улсад бол өвчлөл нэг ийм 2 дахин нэмэгдсэн байх жишээний. Тэгээ өвчлөлийн бүтэц ч гэсэн ингээд бас өөрчлөгдсөн байна. Тамхинд нийтдээ нэг 5000 гаруй төрлийн химийн бодис байдаг юм байна л да. Тэр дотроос нэг 70 төрлийн химийн бодис нь яг канцероген буюу хавдар үүсгдэг бодис мөн гэдгийг ингээд тогтооцсон байдаг. Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Манай Амин чанар подкастын маань дараагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За бид энэ удаагийн дугаартаа хавдар судлалын үндэсний төвийн химийн эмчилгээний тасгийн их эмч, шинжлэх ухааны магистр, тэргүүлэх цэргийн эмч Зэйд Соломон Туяа эмчийг урьж авчраад яг одоо ярилцахад бэлэн болсон сууж байна. За сайн байна уу та танд энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байна уу энэ өдрийн мэнд хүргэе. За бидний урилгыг ямарчлалсан хүлээж авч ирж ярилцахаар ирсэнд тань одоо хамт олонныхоо зүгээс мөн одоо сонсогчдынхоо зүгээс маш их баярлалаа гэж хэлмээр байна. За баярлалаа таатай байна. За энэ түрүүнд би танаас одоо хоёулаа чи яг хавдар гэдэг хүчлэлийн тухай ярилцаж байгаа тий. Тэгэхээр хавдар гэдэг маань яг юу юм бэ гэдэг талаар та ойлголт өгөх юм бол. Хавдар гэдгийн талаар маш олон янзын тодорхойлолтууд байдаг. Энэ олон тодорхойлолтуудаас маш одоо хүмүүст хамгийн энгийн ойлгомжтой байна гэх юм бол хүний бие гэдэг маань өөрөө маш их ухаалаг тогтолцоо. Тэнгүүд бидний бие махбодын хаа нэгтэй аль нэг эс маань хяналтгүй, зохицуулгагүй өсөж үржээд ургаад тэнд ямар нэгэн хэвийн биш бүтэц үүсхийг ерөнхийдөө хавдар гэж хэлээд байгаа. Хүмүүст маш энгийнээр тайлбарлах. Маш энгийнээр тайлбарлах юм бол тий. Ер нь бол яг хүний эс маань одоо яг ямархуу зарчмаар одоо хэвийн байвал ямархуу зарчмаар хавдар гэдэг дээр яг ямархуу зарчмаар үржиж байдаг гэсэн. Яг нь эс гэдэг маань биологиод маш их юм нарийн бүтэц болон үйл ажиллагааны хувьд юм нарийн хяналттай тогтолцоо байхгүй юу. Тэнгүүд тухайн эсийг хуваагдах эсвэл ингээд үйл ажиллагааны хувьд ингээд жишээ нь мэдрэлийн эс бол ингээд мэдрэлийн үйл ажиллагааг зохицуулна, илгэний эс бол илгэний үйл ажиллагааг зохицуулна гэдэг эс болгон өөр өөрийн бүтэц болон үйл ажиллагааны юм нарийн зохицуулгатай байдаг. Тэгэнгүүт за жишээ нь илгэний эсээс илгэний хавдар үүслэхэд тухайн илгэний хавдрын эс маань яг илгэний эсийнхаа үүргийг гүйцэтгэхгүй тэгсэрнэ илгэний эсээсээ үүссэн тийм хяналтгүй өсөж үрждэг нэг тийм эсийн омог буюу одоо популяц гэж хэлдэг тийм юм үүсээд тэр нь ингээд ургаж томроод хэвийн биш юм бүтэц үүсээд тэр нь тодорхой хугацааны дараа шинжилгээнд ингэж илрээд тэрийг нь бид нар одоо хавдар гэж онцлоод ингээд энэ өвчнийг ингээд баталгаажуулаад онцлоод ч юм уу ингээд явахыгаа ингээд бийжээд ирэхийг хавдар гэж хэлж байгаа. Нэг газраа тэгэхээр эс бөөгнөрөөд одоо маш хэмжээгээр ургаад байна гэсэн үг үү? Замбраагүй үржээд гээд тий. Тийм, хяналтгүйгээр үржээд. Яа тэгэхээр хүн төрөөд одоо ингээд хүүхэд нас нь өнгөрөөд, эдэр нас нь өнгөрөөд, насанд хүрээд ингээд өтөл нас болоод ингээд өөд болдог ч гэдэг юм ингээд хүний амьдралын зам байгаа шүү дээ. Одоо нэг юм амьдралын мөчлөг гэдэг шиг хүний биеийн бүх хэсүүд тийм эсийн мөчлөг буюу юм эсийн амьдралын юм одоо замтай хугацаатай байдаг байхгүй юу? Тэнгүүд жишээ нь тодорхой эсүүд тодорхой хугацаанд одоо үүсээд устдаад ингээд эс мөхөх юм жамтай байдаг гэсэн үг. Тэнгүүд энэ одоо хэвийн зохицуулга маань алдагдаад тухайн эс ингээд үхгүй мөнхийн шин чанартай болоод би өөрөө өөрийгөө шинээр үйлдвэрлээд ингээд нөхөн төлж ёсгүй газар ингээд буруу эс үсээд гажигтай эс үсээд тэр нь өөрөө өөрийгөө нөхөн төлжүүлээд ингээд хяналтгүйгээр өсөж үржээд ургаад ахаар энэ маань хавдар болчихж байгаа. Тэгэхээр хүний бие дотор ургаад байна гэсэн үг үү тий. Одоо эд эрхтэн дээр очиод ургаад байна гэсэн үг. Хүмүүс нэг биеийн гадна талд одоо үү болон юм махан ургацаг гэдэг байдаг тий. Энэ юу нь яг хавдар гэдэг төрөлдөө хамаарагддаг уу? Тэгэхээр хавдар гэдэг нь өөрөө маш их өргөн өрөөний ойлголт. Хавдрыг ойлгохын тулд эхлээд
яг хүмүүсийн нөгөө хөвчлэн хилээд байдаг нөгөө хортой хавдар гэдэг ийм нэр томьёонд хүрэхийн тулд маш их олон үе шатуудыг дамждаг гэсэн. Өөрөөр хэлбэл хавдрын дотроо хортой хоргуу гэдэг ингээд хоёр үндсэн том бүлэгт хуваагддаг. Гэхдээ хортой хавдар болохын тулд эхлээд хавдрын урьдал өвчин эсвэл хавдрын урьдал ийм байдал гэдэг юмд шилжээд тэр нь тодорхой нэг хэдэн сар жил өнгөрсний дараа хортой хавдар гэдэг байдал руу шилждэг. Тэгэхээр ургацаг гэдэг нь бол нэгэн төрлийн бие махбодын эсийн хэвийн биш ургалт бол мөн. Гэхдээ энэ нь яг хортой хавдар гэсэн ангиллалтаа бол орохгүй. Жишээ нь ургацаг бол хоргоо хавдар гэдэгтэй ордог гэдэг ч юм. Тэгээ одоо жишээ нь бидний ингээ арьсан дээр байгаа минг ч юм уу одоо миний энэ минг ч юм уу энэ бол ингээ хоргоо хавдрын төрөлд ордог байхгүй. Гэхдээ нэршил нь бол хавдар гэдэг юмд хамаардаг гэсэн үг. Тий, хоргоо хавдартай ордог гэсэн. Тэнгүүд яг одоо ингээд хортой хоргуу гэд хоёр салжин тий хавдар маань. За энэ хоёрын яг гол ялгаа нь юу юм? За яг нөгөө миний мэрэгжил гэвэл илүү нөгөө хортой хавдрыг эмчлэх тал руугаа. Тэгээ хавдар судлалын үндэсний төв бол ерөнхийдөө нөгөө хортой болон хоргоо хавдрыг аль алийг нь хүлээж аваад тусламж үйлчилгээ үзүүлдэг. Тэнгүүд энэ дээр хамгийн том ялгаа нь болохоор хоргоо хавдар гэдэг нь хөвчлэн тийм амь насанд аюулгүй. Гэхдээ түрүүний миний хэлсэн шиг ингээд хүний бие эд эсийн хяналтгүй өсөж ургаад тэнд нэг юм ургацсан байгаа гэдэг нь бол үнэн. Гэхдээ тэр нь ургах хугацааны хувьд удаан. Тэгээд тухайн анх үүсэж ургасан эрхтнийхээ хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх нь бол хортой хавдрыгаа бодвол харьцангуй бага. За тэгээд хамгийн чухал ялгаа нь хоргоо хавдар бол юу ядаггүй. Бие махбодын бусад хэсгээр тардаггүй. Өөрөөр хэлбэл жишээ нь арьсан дээр ургасан ургацаг бол тэр арьсан дээрээ л байна гэдэг ч юм. Эсвэл юу гэдэг бүдүүн гидсэн дээр нэг ургацаг гэж байдаг штэ дурангийн шинжилгээнд ороод гарахад тэр ургацаг бол хэрвээ хоргуу байх юм бол тэндээ л байна. Өөрөөр хэлбэл юу гэдэггүй тардаггүй өсөрхийлдэггүй. Тэгэхээр зэрэг юу гэдэг шууд амь насанд бол занал хийлэх тийм аюул бол байхгүй. Эсвэргээр хортой хавдар нь ямар ялгаатай вэ гэхээр маш их богино хугацаанд хурдан томордог, эсүүд нь маш хурдан хуваагдаж өсдөг. За тэгээд хоргуугаасаа ялгаатай нь гэх юм бол цус болон тунгалгийн систем гэж хүний биед байдаг. Тэр системээр дамжаад ерхий эргэлтэнд орчдөг. Тунгалгийн эргэлтэнд юм уу цусны эргэлтэнд ороод тэрүүгээрээ анх үүссэн газраасаа өөр газар очиж одоо шинээр хөрсчөөд ингээд ургаад тэгээд тэрийг бид нэр эмнэлгийн хэлэндээ үсэрхийлэл гэж нэрлэдэг. Тэгээд ингээд бие махбодоор тардаг гэсэн. Тэгэхээр хортой хавдар нь илүү юу байдаг? Амь насанд илүү аюултай. Тэгээд өрмөц эмчилгээ шаарддаг юм байдаг. Хоргоо хавдар болохоор ихэвчлэн удаа ургадаг. Тэгээд ургасан нэг байрандаа байдаг. Тэгээд тэрийгэ шаардлагатай бол мэс цэцлийн эмчилгээгээр авчих юм бол бүрэн илтгэрдэг гэдэг ийм одоо үндсэн хоёр том ялгаа байна. За ингээд одоо хоргоо хавдрыг яг уу ингээд зөнд нь орхичиж болох уу? Тэр нь бас нөгөө хаанаас ургасан, хэмжээ нь хэр байна гэдгээс их хамаарна. Гэхдээ ихэнх хоргоо хавдрыг бол олон улсын байгууллагууд ч юм уу те ингээд дэлхийн эрүүл мэндийн байгууллага эсвэл ингээд хавдрын олон улсын нийгэмлүүд юу гэж зөвлөдөг вэ гэхэлэр хэмжээний хувьд жижигхэн тухайн үүссэн эрхтнийхээ үйл ажиллагаанд сөрөг нөлөөлөхгүй, тэр хүндээ өвдөлтгүй, зовиоргүй байвал ингээд ажиглах тактик буюу заавал авах шаардлагагүй ингээд ажиглаад байж идэг гэсэн. Тэгэнгүүт хэмжээний хувьд хит их томроод тухайн эрхтнийхээ орон зайг эзлээд тий. Одоо жишээ нь ингээ арсны доор үүссэн юм өөхөн эдийн хоргуу лимфома гэж нэрлэдэг юм өөхөн ургацаг байдаг. Тэнгүү тэр ургацаг нь одоо юу гэдэг хүмүүсийн жишээ нь энэ хүзүүнд ч юм уу далан дээр ингээ хит томроод тэг ингээ хөдөлгөөн ихтэн саад болоод ч гэдэг юм иймэрхүү юм авахаас заалт гараад эхлэх юм бол тэрийг бол авч болно. Тэрнээс бүх хоргоо хавдрыг заавал ингээд оролдоод аваад ах шаардлагагүй. Нэг 6 сараас жилийн хугацаанд хянаад хэмжээнд томроогүй тухайн эрхтнийхээ хэвийн үйл ажиллагааг явуулахад саад дотор учруулахгүй бол тэр хоргоо хавдрыг заавал оролдоод ах шаардлагагүй байдаг. Шаардлага бол байхгүй тийм. Ерөнхийд нь тэгсгээд хянаал байж байна гэсэн. Хавдар ер нь удамших гэдэг тийм хандлага байдаг уу? Ерөнхийдөө сүүлийн үеийн нөө шинжлэх ухааны тодорхойлолтоор хавдрыг бол нэг үгээр товч тайлбарлахыг үл генетикийн өвчин гэдэг байгаа. Тэгэхээр хавдар үүсгэхэд маш олон ингээд хүчин зүйл хамтарч нөлөөлж ээж сая нөгөө хортой хавдар гэдэг өвчин үүсдэг. Тэгэхээр хоёулаа сая ингээд хоргоо хавдрын талаар ингээд ярьлаа шүү дээ. Тэнгүүд бид хоёрын яриа магадгүй хоошоогоо илүү хортой хавдар дээрээ
төвлөрч ярих бах. Тэгэнгүүт хортон хавдар гэдэг ингээд өвчин үүсэх онш гарах хүртэл ингээд тухайн хүнээс шалтгаалсан удамшил, нас, хүүс гэд биднэрээ өөрчилж чадахгүй хүчин зүйл болон бидний амьдралын хэвшил хүрээлэн буй орчинтой холбоотой бид хэд өөрчилж чадах юм үндсэн хүчин зүйл гэж ингэж хоёр үндсэн бүлэгт хуваагддаг байхгүй. Тэгэнгүүт удамшдаг хавдрууд гэж байгаа. Жишээлх юм бол хавдар холбоотой генүүд гэж байдаг. Тэр тухайн генийг тээгч эцэг эхээс төрсэн хүүхэд нь одоо хавдар холбоот генийг ээж аваасаа өглөө төрчих юм бол тэр хүүхэд нь удамшдаг хавдараар өвчлөх эрсдэлтэй. Одоо тэрний хамгийн тод жишээ бол Анжелина Жоли эффект гэж байдаг тий. Хүүхний хорт хавдар үүсгэдэг BRCA1-2 гений мутацийг ээж нь тээдэг байсан. Тэгээ ээж нь хүүхний хавдараар өвдсөн учраас Анжелина Жоли тэр хүүхний хавдрын генетикийн мутацийг илрүүлэх тестэнд ороод тэгээ тэр ген эерэг буюу тэр хүүхний хавдар үүсгэх мутац эерэг байсан учраас тэр эмэгтэй үлдсэн амьдралынхаа турш хүүхний хавдраар өвдөх эрсдэл нь 100% баталгаатай болонгууд манай хүн яасан гэхээр нөгөө хоёр хөхөө урьсан сэргийлэх аргаар хоёр хөхөө тайруулаад хиймэл хөх суулгаалаад хүүхний хавдраа нөгөө хөхөө авахулчаар тэр хүн хүүхний хавдраар өвдөхгүй болчихж байгаа гэдэг ч юм уу. Би нөгөө ингээ хүмүүсийн айгүй мэддэг жишээ хэрж байгаа байхгүй. Тэгээ энэ нь болохоор яасан гэхээр нөгөө Жоли эффект гэдэг юм дэлхийн нийтэд үүсгээд хүүхний хавдраас урьсан сэргийлэх тэр нөгөө хүн амын ингээд анхаарлыг татсан нөгөө англиар бол public awareness гэдэг ажлыг айгүй сайн хийсэн гэсэн. Тэгэхээр нийт хорт хавдрын статистикээр ярих юм бол 10-аас 15% нь удамшдаг гэсэн. Тэгэнгүүт үлдсэн нэг 80-85% нь болохоор удамшил болон хүрээлэн буй орчны хүчин зүйл хавдрыг үүсгдэг бусад хүчин зүйлийн оролцоотойгоор хавдар үүсдэг гэсэн. Тэгэхээр бас яг нөгөө нэг юу яаж юм л та шууд одоо ээж нь тийм бол аав нь тийм бол хүүхэд нь яг тийм гэхээсээ илүү тэрэнд өртөмтгий байдал нь илүү удамшдаг гэж ойлгох уу? Тий. Одоо нөө хорт хавдрыг ойлгохын тулд энэ маш юм комплекс тогтолцоо. Яагаад тэгэхээр нөө оюун ухаанд хүн гэдэг чинь ингээд нөгөө амтны аймаг дотроо ингээд хамгийн хөгжлөөрөө ингээд дээд төрөл зүйл болчиход байгаа шүү дээ бид нар чинь. Тэнгүүд ийм ухаалаг тогтолцооноос үүсэж байгаа хавдар нь өөрөө маш ухаалаг байдаг гэж хэлэх юм уу. Тэгэхээр ийм комплекс систем хортон хавдар болтлоо доголдно гэдэг нь ганцхан удамшлаас эсвэл ганцхан тамхинаас эсвэл одоо юу гэдэг ганцхан улаан махнаас гэдэг юм уу нэг хүчин зүйлээс үүснэ гэж ерөөсөө байдаггүй. Дандаа л тухайн нэг хортон хавдар үүсгэхэд доор хаяж 3-аас 4 тэрнээс олон хүчин зүйл нөлөөлжээ цаа ингээ хавдар болтгоо гэсэн үг. Удамшил нь болохоор нийт одоо хавдар үүсгэж байгаа хүчин зүйлийн 3/1 ч юм уу эзэлдэг гэж үздэг байхгүй. Тэнгүүд үлдсэн хорт хавдар үүсгэж байгаа одоо нийт шалтгааны 60-аас 70% нь бид нар өөрсдөө хянах боломжтой буюу тэрэнд нь одоо юу гэдэг амьдралын хэвшил, хүрээлэн буй орчны нөлөө, хорт зуршил гэх мэт зүйлс ордог. За тэгээд дэлгэрүүлээд ярих юм бол жишээ нь хорт зуршил гэдэгтэр хамгийн түрүүнд тамхины хэрэглээ, тэгээд архины хэрэглээ. За тэгээд дасгал хөдөлгөөн хийхгүй байх гэдэг ч юм уу орж байгаа бол хүрээлэн буй орчны нөлөө гэдэг дээр одоо тухайн хүн одоо өндөр хөгжилтэй оронд амьдарч гин үү, хөгжиж буй оронд амьдарч гин үү, хоол хүнсний хангамж нь ямар байсан. За тэгээд хэр их орчны бохирдолтой байсан, хэдэн он баригдсан ямар барилгад амьдарч байгаа гэдэг ч юм уу ингээд хавдар үүсэх хүрээлэн буй орчны нөлөөг ингээд дахиад тусдаа том салбар болчдөг гэсэн. Сая нэг хэд хоногийн өмнө хавдар судлал дээр нэг ажилтаа очлоо л да. Яг л наран тухал зах шиг л байна л да. Тэгэнгүүт нь ялангуяа энэ Монгол улсад одоо хавдрын хөгжил их байгаад байна гэж гэдэг. Би бол дэлхийн нөгөө нэг яг тэр хавдрын хэрэг тархацтай байгааг бол нарийн мэдэхгүй л дээ. Тэгмүүд Монгол улс хавдраар тэргүүлээд байна уу? Ер нь аль төвшөнд явж байна? Эсвэл тодорхой хэмжээний тэр дээр одоо ходоодны хавдарч гэдэг юм уу те уушгинагч гэдэг юм эднэраараа юм тэргүүлдэг тийм судалгаа статистикуд байдаг. Монгол улс яг хавдраараа дэлхийд тэргүүлээд байна гэж хэлэхэд бол хэцүү. Яг тэр нь харьцангуй ойлголт болчдөг. Тухайн нэг ямар байрлалын хавдар тэргүүлж гин гэдгээс хамаардаг гэсэн үг. За тэгэнгүүт би болохоор одоо ингээ хавдрын судлалын чигээр ингээ 16-7 дахь жилдээ ажиллаж байна. Намайг анх хавдрын хэмж болж хахад Монгол улсад жил дунджаар нэг 4500 хүн хавдар өвчнөр онцлогддог байсан. Яг одоо би өнөөдөр нөө хавдар судлалын үндэсний төвийн бүртгэл тандалт статистикийн албанаас мэдээлэл 2024 оны мэдээлэл авсан ингээд хараа сууж байна. Тэгэнгүүт 2024 онд нийт
бодит тоогоороо 8169 хорт хавдар шинээр уншлагдсан юм байна. Тэгэхээр одоо яг зөвхөн миний хувийн эмчийн карьерийн хувьд ингээд 15 жилийн дотор энэ хортон хавдар гэдэг өвчлөл 2 дахин шахуу нэмэгдсэн байна. Нас оролттой бол нэг 2800 нэг 2000 орчим байдаг байсан бол нас оролтын тоо болохоор 4000 гаруй авцсан байгаа байхгүй юу. Тэгэхээр сүүлийн 15 жилийн дотор бол манай улсад бол өвчлөл нэг ийм 2 дахин нэмэгдсэн байх жишээний. Тэгээ өвчлөлийн бүтэц ч гэсэн ингээд бас өөрчлөгдсөн байна. Тэгтээ сүүлийн ингээд 15-20 жилд бол Монгол улсад өвчлөлөөр илгэний хавдар тэргүүлж байгаа. Тэнгүүд Монгол хүмүүс энэ илгэний хавдар нэгдүгээр байранд тэргүүлж байгаа гэдэг энэ үзүүлэлтээрээ бид нэр бодит тонн 8100 гэж байгаа боловч нийт дэлхийн одоо олон сая хүн амтай улс оронд харьцуулахын тулд өвчлөлийн стандартчилсан түвшин гэдэг ойлголтоор хэмждэг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр 100 мянган эрүүл хүн ам тутамд хэдэн хавдар оногдож байгаа юм байдгийг тооцдог байхгүй юу. Тэр үзүүлэлтээр нь ингээд бусад улс оронтой харьцуулах юм бол Монгол улс нөгөө илэг ходоодны хавдрын өвчлөлөөрөө тэргүүлж байгаа одоо нэлийн дээгүүр орж байгаа гэсэн үг. Тэнгүүт шууд л одоо миний ойлголтоор бол идэж ууж байгаа юмтай холбоотой болж таарах гэдэг нь тий. Яг ходоод болон илэг гэхлээр чи яг л нөгөө нэг одоо хоолыг боловсруулдаг, задалдаг. Тэгээ шүүдэг хэрэгтэн гэдэг тэгэхээр ер нь яг энэ одоо Монгол бол үйлдвэрлэгч орн биш. Гаднаас хоол хүнсний шууд хамааралтай. Энтэй яг холбогддог уу? За нөө энэ асуултанд хариулахын тулд яг энтэй яг холбогдож байгаа үгүй гэхээсээ манай Монгол улсын юм үндэсний судалгаанууд байх шаардлагатай. Тэгэхээр нөгөө ийм шинжилгээ ухааны ч юм ингээ мэдээлэл өгөхийн тулд заавал ийм судалгаа шинжилгээний үнд дээр одоо юу гэдэг үндэслэн байх шаардлагатай. Тэнгүүд өөрөө ч хэлж байгаагаар манай Монгол улсад хамгийн ингээд нэгдүгээрт нь жишээ нь эрэгтэй нэгдүгээр байранд нь илэг, хоёрдугаар байранд нь ходоод, тэгээ гуравдугаар байранд нь уушиг орж байгаа байхгүй уушигны хавдар. Тэгэнгүүт эмэгтэй үүсэнд болохоор илэгний араас умаа үзүү ходоодноосоо дээгүүр орчиж штэ тий. Тэгээд ходоод орж байгаа. Тэнгүүд ямар ч байсан эхний 3 байранд энэ илэг ходоод 2 яваад байна. Эмэгтэйчүүд дээр умаа үзүү орж ирээд байна. Тэнгүүд энэ хавдруудыг үүсгдэг хамгийн ингээд нөлөөлөх гол шалтгаан нь бол халдвар байгаа байхгүй. Халдвар. За тэгээд дээрэс нь нэмээд таны саяны хэлсэн буруу хооллолт, амьдралын хэм маяг одоо орж ирж байгаа. Тэнгүүд манай хүн амын дунд нөө илэгний Б болон С вирусын халдвар маш их өргөн тархсан байдаг. Тэнгүүд энэ илэгний Б болон С вирус нь өөрөө шууд илэгний хавдар үүсгдэг. Хүчин зүйл муу юм а гэдэг нь ингээд олон улсын судалгаануудаар батлагдсан байдаг учраас тэгээ манай хүн амын дунд илэгний Б, С вирусын халдварын тархалт маш өндөр байгаа учраас эрэгтэй эмэгтэй айл хүснэлд нь илэгний хавдар өндөр байгаа. Ходоодны хавдар нь болохоор тодорхой хувийн хеликобактери халдвартай хамааралтай үүн дээр нэмээд одоо зохисгүй хооллолт, амьдралын хэв маяг гэдэг асуудал орж ирж байгаа. Тэгээд Монгол улсын хавдрын өвчлөлийн бүтцийг ерөнхийдөө харах юм бол хоол боловсруулах замын хавдар нь нийт хавдрынхаа нилээдгүй ингээд 60% бол эзэлдэг. Тэгэхээр зэрэг ганцхан бүх бурууг нөгөө нэг би бурууг бусдын буруу гэдэг шиг зөвхөн ингээ хеликобактери л бас ингээ жихээд орхиж болохгүй. Бид хэдийн нөгөө идж байгаа хоолны бүтэц тэгээд хооллох дэглэм бас нөлөөлж байгаа гэсэн. За тэгээд 3 дугаарт болохоор юу гэж орж исэн те уушигны гэж орсон те түрүүнд. За уушигтай холбоотой би одоо энийг яг асууж болт юм уу гүм үү? Сүүлийн үед миний ажиглаж байгаагаар бол яг ингээл Монгол одоо залуучуудын бараг 10 хүүхдийн бараг 7-8 ингээд тэр вепиг хэрэгжилж байна л та. Ялангуяа сүүлийн нэг 10-аад жил хэрэгжилсэн баг те. Энэ ер нь яг тийм өндөр нөлөө үзүүлж байгаа дэр гэсэн тийм юу байдгүй нарийн мэдээлэл. За яг нөө уушигны хавдрын тухайд ярих юм бол уушигны хавдрын хамгийн үүсгдэг гол хүчин зүйл нь тамхи хямаа гэдэг нь бол ингээд би заавал хэлэх шаардлагагүйгээр ингээд олон улсын судалгаа юмар ингээд батлагдцсан. Тэнгүүд тамхи бол уушигны хавдартай шууд хамааралтай. Энэ бол шалтгаан мөн гэ. Тэнгүүд тамхинд нийтдээ нэг 50000 гаруй төрлийн химийн бодис байдаг юм байна л да. Тэр дотроос нэг 70 төрлийн химийн бодис нь яг канцероген буюу хавдар үүсгдэг бодис мөн гэдгийг ингээд тогтооцсон байдаг. Тэнгүүд би өнөөдөр ингээд судалгаа ч юм уу ингээд Америкийн хавдрын нийгэмлэг эсвэл UK буюу юуны Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын ингээд
вебсайтуудыг ингээ харж байхад веб болон утаад тамхины ялгаа гэдэг ингээ мэдээллүүдийг харахаар тэр утаад тамхинд агуулгаддаг 70 хорой төрлийн хавдар үүсгэж бодсон цахилгаан тамхи буюу вейпинд бол байдаггүй юм байна. Тэгээд вейп гэдэг юм чинь нөгөө хятадын эрдэмтэн нээгээд бидний хэрэглээ нэвтрээд удаагүй буюу өөрөөр хэлбэл энэ асуултанд хариулахын тулд 10 юм 20 жилийн юм дагуу судалгаа хэрэгтэй болчихдог. Яг одоогоор биднэрт мэдэгдэж байгаа мэдээлэл нь юу вэ гэхээр тэр утаа тамхинд агуулгадж байгаа хавдар үүсгдэг 70 хорой төрлийн бодисоос электрон тамхинд бол байдаггүй агуулгадах хэмжээ нь бага. Гэхдээ энэ нь урт хугацаанд электрон тамхи бол хавдар шууд үүсэхгүй гэсэн баталгаа бол биш. 5-10 жилийн дараа эсвэл 15 жилийн дараа бид нэр үр дүн гараад эхлэхээр энэ веб чинь хавдар үүсгэх юм байна гэдэг энэ асуултанд хариулах эсвэл үүсгдэггүй юм байна гэдэг асуултанд хариулах боломжтой болно. Сүүлийн үед бидний гол асуудал болоод байгаа одоо энэ агаарын бохирдолч гэдэг юм уу те. Энэ хавдарт ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлэх нөлөөлөл байдгүй. Яг манай төв дээр хийгдсэн илэгний хавдрын үеийн генетикийн мутацийн бүтцэн ямар байна гэдэг энэ судалгааг болохоор Америкийн нэгдсэн улсын профессоруудтай тэгээд тэр дотроо профессор Ловет гэдэг ийм илэгний хавдрын чиглэлээр судалгаа хийдэг дэлхийд маш нэр хүндтэй профессор байдаг. Энэ профессорын багтай манай хавдар судлалын үндэсний төвийн элэг цэс болон лабораторийн эмчнэрийн баг манд хамтарсан судалгаа хийсэн байлээ. Гэхдээ би бол энэ судалгааны багт бол ажиллаагүй. Энэ судалгааных нь үр дүнгийн олон улсын сэтгүүл дээрээс олж уншижсэн. Тэгэхээр энэ судалгаагаар юу илэрсэн бэ гэхээр илэгний хавдар онцлогдсон монгол хүмүүст мэдээж БЦ вирус буюу илэгний БЦ вирус нь бол хавдар үүсгэж байгаа томоо хүчин зүйл энээс үүссэн мутацууд байна. За тэгээ нэмээд зөвхөн монгол хүмүүст одоо тэр Америкт онцлогдож байгаа илэгний хавдартай хүмүүстэй харьцуулахад ялгаатай өвөрмөц юм ганцхан Монголын илэгний хавдартай хүмүүст илэрж байгаа нэг юм өвөрмөц мутацийг тухайн судалгааны баг маань олж илрүүлсэн юм байна. Тэнгүүд энэ мутац нь болохоор SPSM гэдэг нэртэй. M гэдэг нь зөвхөн монголчуудад илэрж байгаа гэсэн тэр M гэдэг товчлоороо гарцсан. Монгол гэдэг Монголиа гэдэг юу товчлоо. Тэгэхээр тэр мутац болохоор адилхан илэгний хавдар гэдэг онштой цагаан арьстай ч юм уу тэр Western гэдэг барууны ертөнцид байгаа хүмүүст болохоор тэр мутац нь илрээгүй юм байна л да. Тэнгүүд манай тэр судлаачдын баг маань энэ мутац яагаад монголчуудад илрээд байгаа юм бол энэний цаад шалтгаан нь юу вэ гэдэг ингээд сонирхоод судалсан чинь тухайн мутацыг мутац нь болохоор genotoxic гэдэг нэртэй одоо анаахын нэршил нь тийм нэртэй химийн бодисоос үүсэж исэн юм байна. Тэгэхээр genotoxic химийн бодис гэдэг нь юу вэ гэхээр хүний эсийн генетикийг очиж гэмтээдэг, генетикт өөрчлөлт өгдөгөө гэсэн утгатай байхгүй. Тэгээд тэр химийн бодис нь ямар бодис байж болох вэ гэд ингээд судлаад байсан чинь диметил сульфат буюу DMSO гэж товчилдаг химийн бодисоос болоод энэ мутац үүсэж исэн юм байна гэдэг ийм судалгааны одоо үр дүн гарчээ. За тэгээд DMSO-н тэгвэл юунд байд юм бэ гэд бас ингээд сонирхоод манай тэр судлаачдын баг маань судлаад үзсэн чинь тэр нь болохоор ахуйн түлштэй тэр нөгөө түүхийн нүүрсний түлштэй холбоотойгоор үүсдэг бодис юм байна гэдгийг нь бас ингээ олж илрүүлсэн байна. Тэгэхээр яг энэ асуултанд хариулъя гэвэл тэр түүхийн нүүрснээс холбоотой тэр ялгарч байгаа химийн бодисоос үүссэн тэр мутац нь манай Монголын илэгний хавдартай хүмүүст илэрсэн байна гэдг нь бол ингээд өргөн өрөөний судалгаа биш ч гэсэн тодорхой хэмжээний тооны өвчтөнд дээж аваад би тэгэхэд ингээд хамтарсан судалгаа хийхэд бол илэрсэн юм байна. Тэгэхээр энийг бол цааш нь дахиад уушгины өвчлөл ч юм уу уушгины хавдар дээр ингээд дэлгэрүүлээд дараагийн ингээд судалгаа хийх шаардлагатай гэсэн ийм дүгнэлтэнд хүрсэн байл. Өөрчилж байгаа гэсэн тий. Өөрчилж ин гэдэг маань одоо бидний үеэс гадна бидний үр хүүхдэд тэр гений одоо кодоор ингээд дамжигдаж өвлөгдөх тийм боломжтой гэсэн үг. Ийм баа. Хүний бие махбод хавдар бол генетикийн өвчин гэсэн шүү дээ. Тэгэхээр генетикийн мутац чинь удамшдаг болон олдмол гэж хоёр янз байдаг байхгүй. Тэгэхээр удамшдаг хэлбэрийн мутац жишээ нь түрүүний ярьсан Анжелина Жолигийн жишээн дээр ээжээсээ өвлөд авцсан байна. Тэгэнгүүт төрөхдөө надад ямар ийм хавдрын эрсдэлтэй генүүд байсан гэдгийг одоо нөгөө генетикийн шинжилгээ өгч мэднэ. Тэгэнгүүт
миний амьдралын турш одоо түрүүний ярьсан нүүрс төлснөөс болоод надад тэр мата зүссэн гэдэг шиг би тамхи татаад тамхинаас болоод надад ямар мата зүсэж байгаа би мэдэхгүй байж болно шүү дээ. Тэнгүүд тэр болохоор миний амьдралын хөвшилтэй холбоотой надад үүссэн миний олдмол мутац байхгүй юу. Тэгэхээр тэр одоо юу гэдэг тэр олдмол мутац бол миний үр хүүхдэд удамших байх нь шүү дээ. Ийм хоёр янзын ялгаатай байлгаа. Энэ бол гэхдээ бас болгоомжтой тий. Энийг яаж мэдлээ одоо ингээд энэ их утааны янз янзын хордлогоос болоод гэн дөвшөлт ороод хэрэгцээ хойч үед нөлөөлдөг бол энэ бол хамгийн том асуудал гэж бодож байна л та бид. Тий. Тэгэхээр энийг одоо юу гэдэг юм ч юм уу судлаач ийм шинжилгээний хүний хувьд бол ийм байх магадaltaй гэдэг ийм таамаглал дэвшүүлж болно. Тэгээ тэрийг нотлохын тулд саяны миний дурдсан Ловет профессорын одоо ингээд судалгаа шиг судалгаагаар баталсны дараа л ийм юм байна гэж хариулах боломжтой болно. За одоо нэг хавдрын эрсдэлтэй гэж бодож байгаа хүмүүс жишээ нь одоо би дээр нь яг ямар шинж тэмдэг анхан шатны шинж тэмдэг илэрх юм бол мэрэгжлийн эмчт ч юм уу те үзүүлж харуулах шаардлагатай байт юм. Яг энэ асуултанд яг нэг үгээр өгүүлбэрээ шууд хариулъя гэвэл хавдар ямар шинж тэмдэггүй хүч. Өөрөөр хэлбэл эрт үе шатанда хавдарч ингээд маш олон жилийн хоримтлагдсан ийм үе шаттай процесс гэж түрүүн хэлсэнтэй. Тэгвэл энэ процессын хамгийн төгсгөл рүүгээ боорлоод ингээд аргаа тасраад найдваргүй болоод ийм төгс эмчлэгдэх аргагүй болоод ирэх үедээ яадраад, тураад, тамиргуудээд одоо юу гэдэг биеийн аль нэг хэсэгт нь одоо хавдар хаана ургасан бэ тэнд нь овоож тавоогоод ч гэдэг юм уу эсвэл тэр үүсээ эрэхнээ тагаад өвдөлт өгöd эхэлдэг. Гэтэ харамсалтай нь энэ шинж тэмдэг тэр хүнд мэдэгдэж байна гэдэг нь цаг хугацааны хувьд аль хэдийн оройтсан байна гэсэн үг. Тэгэхээр хавдрын үед бол хавдар бол эрт үедээ ямар ч шинж тэмдэггүй өгч юм. Яг шууд ийм товчхон хариулъя гэвэл. Тэгээ бүр ингээд тартагтаа тулахаараа жишээ нь илгэний хавдар үүслэхэд ингээд хөвлийн томроод ус хураад баруун хаврын нумаар нь хөндөрлөөд ч юм уу тий. Эсвэл уушгинд нь асуудал үүсээ тэр нь бүр ингээд тартагтаа тулаа хөндөрлөхэд ханиалгадаг, цэр гардаг, цээжээр нь өвддөг, гүнзгий амьсгаа авч чадахгүй амьсгааддаг гэдэг ч юм уу ингээд аль эргэтнээс үүссэн байна. Тухайн эргэтэнтэйгээ холбоотой шинж тэмдгүүд өгнө. Тэрнээс бүх нийт хавдрын ерөнхий ингээд нийтлэг илэрдэг шинж тэмдэг гэж байна л да. Тэрэнд нь болохоор тухайн хүмүүс маш их ядардаг. Тэгээ богино хугацаанд огцом одоо жин хайдаг. Жишээ нь сарын дотор 5-аас дээш килограмм турах ч гэдэг юм. Гэтэ харамсалтай нь энэ үед бол одоо бүх зүйл магадгүй төгс эмчилгээний асуудал ярих боломжгүй ч гэдэг юм ойротчихсан байдаг гэсэн. Тэгэхээр үе шатаасаа хамаарат шинж тэмдэг илэрх үе гэж байна. Тэгэхээр эрт үе шатанда онцлогтэй гэж төсөөлөх юм бол ямар ч одоо энэ хавдар үсээд дэш үү гэдэг юм биднэрт мэдэгдэх юм мессеж буюу дохио шинж тэмдэг бол байхгүй. Энэ нөгөө би нэг юмнаас уншижсэн юм аа. Мэдэгдэхүйц ингээд өө ургацаг томордог, олширдог. Гэт бас тэрэн донд нөгөө ингээд шилтгаангүйгээр турдаг, царайд саралдаг гэдэг юу байсан. Тэр өө ургацаг томрох гэдэг тийм шинж тэмдэг байдгүй. Яг тэр дээр байж болно. Жишээлбэл мингэн дээр жишээ аваад үзэхэд богино хугацаанд огцон томрох. Эсвэл тэр ургацаг арьсан дээр ч ургасан нэг ямар нэгэн ургацаг байлаа гэж бодоход хэдэн 7 хоногийн дотор ингээд хэлбэрээ ингээд огцон өөрчлөх. Одоо юу гэдэг нэг юм ганцхан ургацаг байсан бол ингээд салаалах, багцрах ч гэдэг юм уу. Эсвэл ингээд арьснаас ургасан ингээд суур нь өргөн болох. Тэгээ ингээд суур арьсандах ингээд хүрээн тэлэх, өнгө нь өөрчлөгдөх. Дээр нь үс ургах ч гэдэг юм ингээд ийм огцон өөрчлөлтүүд гараад байвал энийг хортойгоос сэжиглээд яаралтай эмнэлэгт эрүүл мэндийн байгууллага хандах шаардлагатай гэсэн үг болдог. За тэгэнгүүт яг хавдрын эрсдэлгүй хүн гэж бол байхгүй шүү дээ. Хүн болгон л ер нь бол хавдар тусах боломжтой. Яг ийм эрүүл хүн ч гэсэн яг хэр давтамжтайгаар тэр хавдрын одоо шинжилгээг гэх юм уу те өгчөөвэл цогцтой байдгийн хугацаа. За яг Монгол улсын тухайд авч үзэх юм бол эхний 5-6 байрлалд нь илэг тэгээ эмэгтэйчүүдэд бол умаа зөөхөх. За тэгээд ходоод бүдүүн шулуун гэсэн ингээ хоол боловсруулах замын ингээд энэ 6-7 хавдар бол Монгол улсын өвчлийн бүтцийг харахад нийт хавдрын 80% эзэлж байгаа байхгүй. Тэгэхээр бодлогын үед бид нар энэ 6 хавдартай тэмцэж чадах юм бол
Монгол улсад хавдрын өвчлөл магадгүй одоо айгүй гоё ингээд абсолютаар төсөөлөх юм бол энэ 6 хавдартайгаа сайн тэмцчих юм бол Монголд хавдрын өвчлөл 80% борох гэдэг байгаа зү тий. Тэнгүүд манай бодлого энэ чиглэл рүүгээ явдаг гэсэн. Тэгэнгүүт эсэргээрээ Сингапурт ч юм уу бүдүүн шулуун гэзний хавдар, хөхний хавдар маш их тэргүүлдэг. Америкт уушгины хавдар, хөхний хавдар тэргүүлдэг. Ингүүд Америкийн хавдрыг бууруулах, хавдрыг эрт илрүүлэх бодлого нь тэр хавдар руугаа ч юм уу чиглэлдэг гэсэн үг байхгүй. За тэгэнгүүт эргэтэн болгоноос хамаарат эрсдэлтэй бүлгийн хүн ам нь ондоо, эрт илрүүлгийн тогтолцоо нь ондоо байдаг болчдөг. Ингээ айгу бөөрийнхээ хариулцлаа уучлаарай. Би гол нь яагаад энийг асуусан гэхээр хавдар өөрөө нөгөө нэг шинж тэмдэггүй, зөвөргүй байж байгаад хүндэрчдэг өвчин гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр өөрийгөө хавдраар өвчлөхгүй тулд тэгээ эрт илрүүлэлт ядаж хамрагдахын тулд хэр хугацаанд хүн идэвхтэйгээр тэрийг өгч явах хэрэгтэй юм байл гэж байгаа байхгүй. Одоо би ч гэсэн яг ийм ярилцчихаар хүн болгон эрсдэлтэй чинь би тодорхой хугацаанд ингээ өгөөд байвал би нэг өөрийгөө сэргийлээд байна да хүндрэхээс өмнө гэдэг бодол төрж байгаа л та. Яг одоогоор Монгол улсад онцлогдож байгаа нийт хорт хавдрууд дотор хөх умаа үзүүний буюу эмэгтэйчүүдийн хавдар хамгийн түгээмэл тохиолж байгаа эхний 5 байрлалын хавдарт орж байгаа. Гэхдээ энэ хоёр хавдрын эрт илрүүлгийн хувь нь бусад хавдраасаа одоо юу болцсон? 2 дахин ихссэн. Өөрөөр хэлбэл хавдар эрт илэрж байна гэдэг чинь төгс эмчлэгдэх боломж нэмэгдэж байна гэсэн үг. Тэнгүүд энэ эрт илрүүлгийн ингээд нас нь ямар вэ гэхээр 30-аас дээш насны эмэгтэйчүүд 3 жил тутамдаа гэж заачиж байгаа байхгүй. Тэгэхээр эргэтэн болгоноор нь ярихгүй болохоор ер нь л та тэдээс дээш насандаа гэж хэлэх ямар ч боломжгүй. Одоо чинь бүдүүн шулуун гизний хавдрын эрсдлээ мэдхийн тулд 50-аас дээш насандаа шулуун гизээ дурандуулаарэ. Тэгээд шулуун гизээ дурандуулаад ямар нэг асуудал байхгүй бол тэрийг жил болгон биш нэг 2 жилдээ нэг дурандуулаарэ гэдэг ч юм ингээд улс орон болгоны тэр хавдрыг илрүүлэх шинжилгээний насны босго өөр, давтамж нь өөр, ямар хавдар вэ гэдгээс хамаарат өөр болчихж байгаа байхгүй. Жишээ нь илгэн дээр хэд чинь БЦ вирусын халдвартай үгүйгээ мэдхийн тулд эхлээд нас хамаарахгүйгээр танд илгэний БЦ вирусын халдвар байна уу гэдгийг эхлээд өгчхөө. За тэгээ БЦ вирустэй гэдгээ би мэдчих юм бол би вирусын халдвартай юм чи хизээ нэгэн цагт илгэний хавдраар өвдөх эрсдэлтэй бүлгийн хүн юм байна гэдгээ мэдчихээрээ нэг эход нэг ядаж харуулцдаг ч юм уу. Эсвэл нэг 40-оос дээш настай болоод эхлэхээр илгэний хавдрын эрсдэл бүлэг рүүгээ орсон. Одоо би нэг хэвлэлийн эход харуулад илгэний вирусын шинжилгээ өгье гэдэг ч юм уу. За тэгээд улаан хоолой ходоод ч ингээд нөгөө залгаа эрэхтэй учраас юу гэдэг 40-оос дээш насандаа нэг удаа улаан ходоодны дууранд орчих хэрэгтэй. Тэгэхээр энэ бол улс орон болгоны хавдрын өвчлийн бүтэц тэгээд тэр хавдраар өвж байгаа хүн амын насны бүтцээс хамаарат ялгаатай байдаг гэсэн. Нэг 2 асуултыг би ингээд хамтдаа асуучих гэж бодлоо. За нэгдүгээр асуулт нь болохоор яг Монгол улс эрт илрүүлгээрээ дэлхийд хэр яваа юм бэ? Нэгдүгээр асуулт нь. Хоёрдугаар асуулт нь болохоор хэрв эрт илрүүлчихвэл бүр дөнгөж эхэлж яхад нь илрүүлчихвэл тэр хавдрыг бүрэн дараад тухайн хэсэгхэн хугацааны дараа хэвийн амьдралдаа орох боломжтой юм уу? За нөгөө энэ асуултанд хариулахын тулд нөгөө суур мэдээлэл нь одоо энэ бүх яриа зөвхөн хортон хавдар гэдэг ойлголтын тухайд яриад байгаа гэдэг дахиад сануулжээ. Тэнгүүд хортон хавдар гэдэг өвчин өөрөө 0-оос 4 гэдэг ийм 5 үе шаттай. 0 үе шат, 1-р үе шат, 2-р үе шат, 3 4 гэдэг ч юм ингээд ерөнхий таймаар. Тэгэнгүүт эрт үе гэдэгт нь 0 1 2-р үе шатыг хэлээд байгаа. Тэгэхээр 2-р үе шат хүртлээр хортон хавдар ямар байдаг гэхээр анх үүссэн газраасаа тархаагүй байдаг гэж үздэг. 3 4 рүүгээ ороод эхлэхээр ойр орчны тунгалгийн булчирхай эсвэл алсын эрэхтэнд ингээд тарцсан байдаг гэсэн үг. Тэгэнгүүт дэлхийн нийтээр энэ хавдар гэдэг өвчнөөр өвдсөн хүмүүс яагаад нас ороод байгаа юм гэхээр үсэрхийлэл буюу тарцсан учраас нас ороод байгаа. Өөрөөр хэлбэл дэлхийн дахина нийт хорт хавдрын шалтгаанд нас баралтын 70-аас 80% нь буюу 3.2% нь ерөөсөө л үсэрхийлэл буюу тарцсантай холбоотой байдаг. Тэгмээд Монгол улсад яагаад хавдрын өвчлөл нь ингээ 8000 байгаад нас баралт нь бас ингээд өндөр байгаад байгаа гэхээр манай улсад онцлогдож байгаа нийт хорт хавдрын 3.2 нь хожоо буюу тэр 3 4 гэдэг даймжирс үе шатандаа онцлогдоод байгаа учраас манай улсын
хавдар гэдэг онш сонсон хүмүүсийн нас барах одоо хувь нь олон улсад харьцуулахад өндөр байгаа даа. Ингээд өндөр хөгжилтэй орнууд болохоор эрт үе шатад нь оншилж чадсан учраас тэр тархалт үсэрхийллээс нь өмнө бариад авчгаар төгс эмчлээд буюу хавдрын шалтгаан нас баралт гэдэг юм нь буураад байгаа байхгүй. За тэгээд энэ дээр тэр эрт илрүүлгийн тогтолцооны нэг ач холбогдлыг дурдъя гэвэл тэр хөх умаа үзүүний хавдрын эрт илрүүлгийн тогтолцоо 11 оноос хойш ч манай улсад хэрэгжиж 14 жил болчихлоо шүү дээ. Тэгэхээр анх намайг хавдрын эмч болж байхад юу гэдэг умаа үзүү хөхний хавдар эсвэл илэг ходоод уушиг улаан хавдрын нийт онцлогдож байгаа тохиолдлын 75-аас 80% нь 3 4-р үе шатандаа онцлогддог байсан байхгүй юу? Одоо би 15 жилийн өмнө ярьж байна те. Тэгэнгүүт энэ 2024 оны статистикийг харахад юу яаж байгаа? Хүүх умаа үзүүний одоо жишээ нь умаа үзүүн дээр ярихад чинь эрт үе шатандаа онцлогдож байгаа хувь нь юу гэдэг 20-25% байдаг байсан бол одоо ингээд 40-50%-аар төгссөн. Өөрөөр хэлбэл эрт үе шатандаа онцлогдож байгаа хувь нь 2 дахин нэмэгдсэн. Тэнгүүд хөхний хавдар 14 жилийн өмнө 70-80% нь 3-4-р үе шатандаа онцлогддог байсан бол өнөөдөр тэр эрт илрүүлгийн хувь нь 25-аас 30 байдаг байсан бол өнөөдөр манай хөхний хавдрын эрт илрүүлгийн хувь нь 66% болж нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл Монгол улсад хөхний хавдар гэдэг оншийг сонсож байгаа 3 эмэгтэй тутмын 2 нь эрт үе шатандаа онцлогдож байгаа. Тэр чинээрээ төгс идэрэх боломж нь нэмэгдэж байгаа гэсэн. Тэгэхээр ийм үр дүнтэй скринингийн тогтолцоог хэрэгжүүлээд эхлэхээр бид нэр 11 оноос хойш эхэлсэн ажлынхаа үр дүнг одоо ингээ 25 онд энэ хоёр эрхтний байрлал дээр эрт онцлогдож байгаа хувь нь нэмэгдэж байгаагаар бол ингээ харж байгаа гэсэн. Тэгэхээр яг энэний шиг илгэний хавдрын одоо эрт илрүүлэг скринингийн хөтөлбөрүүд ингээ сүүлийн 3-4 жил хэрэгжээд эхэлсэн. Магадгүй бид нэр энэний үр дүнг дараагийн дор хаяж 7-8 10 жилийн дараа илгэний хавдрын эрт илрүүлгийн хувь нэмэгдэж байгаагаар харах боломжтой гэсэн. Ер нь бол үр дүнгуудээ үзээд явж байгаа нэг үеэ бодоход тухай одоо тодорхой хэмжээний хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад эрт илрүүлэг дээр бол хэц дэвш гаргаад явж байгаа гэж ойлгож байна тий. За тэгэнгүүт яг одоо хавдрын эмчилгээ рүү яваа хоёлаа орж ийн л да тий одоо яриа маань. За яг хавдар дээр хортой хавдар дээр тий ямар гол эмчилгээнүүдийг хийж байгаа вэ? Тэр судлалын үндэсний төв. За нөгөө ганцхан манай хавдар судлалын үндэсний төв гэхээсээ илүү дэлхийд дахнаа яг шинжлэх ухаанаар ингээд нотлогдоод батлагдсан энэ эмчилгээ хавдрын эсрэг үр дүнтэй гэсэн үндсэн 3 төрлийн эмчилгээ байдаг. Энэ 3 эмчилгээнээс бусад эмчилгээ нь бол одоо тэр 3 эмчилгээнийхээ үр дүнг дэмжих зорилготой болохоос хойш яг хавдрын эсрэг үйлчилгээгүй шүү гэдэг ч юм уу тий. Тэнгүүд энэ 3 эмчилгээ нэгдүгээрт нь мэс заслын эмчилгээ орж байгаа. Энэ мэс засал гэдэгт нь бүх төрлийн мэс засал нээлттэй болон дурангийн эсвэл робот мэс засал гэдэг ч юм уу. Дараа нь туяа эмчилгээ орж байгаа. Дараа нь хавдрын эсрэг системийн эмчилгээ орж байгаа. Ингээ үндсэн 3 том бүлэгт хуваагддаг байхгүй. За тэнгүүд мэс засал болон туяа эмчилгээ нь яадаг вэ гэхээр хэсэг газрын эмчилгээнд ордог. Өөрөөр хэлбэл хавдар эрт үе шатандаа байх буюу тараагүй байна гэдэг нь тэрнийг юм тодорхой хэсэг газарт хязгаарлагдмал нэг юм ургачаад байна гэсэн үг шүү дээ. Байгаад байна. Юм үүсчээд байна. Тэрийг байгаа газар нь тархаас нь өмнө олж оншлоод мэс заслын аргаар бие махбодоос ингээд салгаад тайраад авч ивэл энэ хэсэг газрын буюу мэс заслын эмчилгээ, төгс эмчилгээний арга болно. Эсвэл тухайн мэс засал хийсний дараа тэр хавдар байсан суурийг нь хортой туяагаар шарах ч юм уу, цацраг туяагаар шарах. Эсвэл мэс засал хийх боломжгүй болвол цацраг туяа эмчилгээгээр шарах гэдэг нь болохоор бас хэсэг газрын эмчилгээ. Тэгээд бас их хвчлэн эрт үе шатандаа хийгддэг. Ийм эмчилгээ болж байгаа. Тэнгүүд дараагийн 3 дахь шатны эмчилгээ буюу системийн эмчилгээ гэдэг нь яг миний ингээд төрөлцсөн миний мэрэгжил болчихж байгаа. Энэ системийн эмчилгээ гэдэг нь болохоор яагаад системийн гэдэг нэр авж байгаа гэхээр цусны эргэлтийн тогтолцоогоор дамжуулаад ерөнхий бие махбодод бүгдэнд нь хүрч үйлчилдэг гэсэн үг. Тэгэхдээ туяа эмчилгээ дотор нь задлаад яриа гэвэл бас ингээд юу яадаг. Бие махбодод ингээд тайрж оруулдаг ийм богино хэдхэн миллиметр цацраг ялгаруулдаг туяа эмчилгээ гэж бас байдаг байхгүй юу. Тэгэнгүүт туяа эмчилгээ ч гэсэн юу гэдэг дотроо маш олон янз, системийн эмчилгээ маш олон янз. Тэгэхдээ ерөнхийд нь ийм үндсэн 3 бүлэгт хуваагддаг гэсэн.
Зөв. Яг одоо системийн эмчилгээ гэдээ ороод ирэхлээр тэрийг нэг жоохон ойлголох юм бол. Системийн эмчилгээ гэдэг нь дотроо ингээд бас дахиад үндсэн 5 бүлэгт хуваагддаг. Тэрэн дотроо юу вэ гэхлээр зэрэг ерөнхийдөө амаар уудаг эм болон судасанд тарьж хэрэгэлдэг тариа. За эсвэл цээж болон хэвлийн хүндэд хийдэг эсвэл ингээ нугасан тарьдаг ч юм ингээ бие махбодод оруулах зам нь ингээд ямар нэгэн байдлаар янз бүр байж болно. Тэр тухайн эм болон тарилгын уусмал нь хүний бие махбодод ороод цус тунгалгийн одоо ямар нэгэн системээр ингээд ерөнхий үйлдэл үзүүлээд гэсэн үг байхгүй. Бие махбодын бүх хэсэгт очиж хурц үйлчлэх энэ эмчилгээг систем эмчилгээ гэдэг. За тэр нь бидний нэрлэл заншснаар болохоор хим эмчилгээ, байн эмчилгээ, даавар эмчилгээ, дархлаа эмчилгээ, биологийн эмчилгээ гэдэг юм үндсэн 5 төрөлтэй. Тэгээд хавдар судлалын үндэсний төв химийн эмчилгээний тасаг болохоор саяны нэрлсэн 5 эмчилгээг бол ингээд тавуулангийн үндэсний хэмжээнд үзүүлж байгаа ийм бүтцтэй ийм тасаг нэгж байгаа гэсэн үг. Ер нь бол ийм 5 төрлийн эмчилгээ байгаа. Тэгэнгүүт нэг ийм сониуч асуулт байна. Тэр нь юу вэ гэхээр одоо нөгөө нэг тэр химийн бодисыг л ерөнхийдөө одоо тодорхой хэмжээний тунгаар тариад байна гэсэн үг юм шүү дээ. Тэгж ойлгох нь. Эстэй яаж холбогдож байгаа вэ тэр? Одоо тэр хавдрын буруу юу асан эстэй? Ер нь ямархуу байдлаар дарангуулж гин үү, устгаж гин үү гэдэг юм тий. Дахиад товч жишээ авъя. Мис цэцлийн эмчилгээ бол яг ингээд байгаа хавдрыг нь бие махбодоос нь ингээд мис цэцлийн аргаар ингээд огтлоод тайраад зүсээд эсвэл ингээд лимфын булчиргагийн түүгээд өвчөөд ингээд авчиж гэн буюу тухайн хүний бие махбодыг тэр ургасан гажиг хавдрын тэр ургасан хэсгээс нь ингээд бүрэн салгаад авч байна. Цацраг туяа эмчилгээ нь болохоор хэрглэж байгаа цацрагаас хамаарат гамма туяа, альфа туяа, протон гэдээ маш олон янз байдаг. Гэхдээ цацрагийн ямар үүсвэр ашиглаж гин гэдгээсээ хамаарат эцсийн зорилго нь юу вэ гэхээр тухайн хавдрыг тэр тухайн цацрагаар нөлөөснөөр хавдар доторх эсийн ДНХ буюу генийн бүтцэд гэмтэл учруулад за тэгээ генетик нь эвдэрсэн эс чинь цаашаага бүтцийн бол үйл ажиллагааны ямар нэгэн чадваргүй болоод хавдрын эс нь үхээд ингээ хавдрын эсрэг үйлчлэгээ үзүүлж байгаа. Тэнгүүд манай системийн эмчилгээ болохоор маш олон янзын үйлчлэгээтэй. Жишээ нь шууд генетик ДНХ-д нь очиж үйлчлэнэ. За эсвэл эсийн яг хуваагдалт нь очиж үйлчлэнэ. За эсвэл эсийн бодисын солилцоонд нөлөөлнө. За сүүлийн байн амьнууд хингөт хавдрыг тижээдэг судсанд нь нөлөөлнө. За тэгэнгүүт дархлаа эмчилгээгээд сая сүүлийн 4-5 жил хавдрын эсрэг эмчилгээнд ингээ шинээр хүч төрөө орж ирж байгаа энэ эмчилгээ болохоор хортой хавдрын эсрэг тэмцэж байгаа хүний биеийн дархлааны эсүүдийг инженерчлээд өөрөөр хэлбэл тэр дархлаа эмчилгээ нь хавдрын эсийг өхүүлээд байгаа биш. Дархлаа эмчилгээ нь бидний дархлааны эд эсийг хавдрын эсрэг ингээд бүрэн зэвсэглээд тэнгуут бидний одоо юу гэдэг юм жоохон чадваргүй нэг юм одоо юу гэдэг цэргээр бол дөнгөж нэг юм цэрэгт дөнгөж орж байгаа шин цэрэг байсан тэр дархлааны эсийн маань дархлаа эмчилгээ юм бүрэн мэрэгсэн юм цэргийн одоо юм байлдагч офицер одоо тусгай хүчний цэрэг болгоод тэр хавдрын эсийн эсрэг тавиад тэгээд тэр бидний инженерчлэгдсэн тийм бүрэн сайн хавдрын эсрэг үйлчлэгээ үзүүлэх чадамжтай болсон эс маань хавдрыг устгаад байгаа гэдэг ч юм уу. Ингээд үйлчлэгээний механизм нь янз бүр. Тэнгүүд энийг би өдөр тутамдаа эмчээ би одоо байгийн хийлгмээр байна, дархлаагийн хийлгмээр байна, хийм муу гэж юм гэдэг ийм хүмүүсийн ийм ташаа ойлголт яваад байдаг байхгүй. Тэгээ одоо би заавал байгийн дархлаагийн хийлгмээр байна гэд манай хүмүүс над дээр орж ирдэг. Тэгээ би тэрэнд нь юу гэж хариулдаг вэ гэхлээр хавдар болгонд өвөрмөц тэр тухайн хавдрын эсрэг эмчилгээ гэж байна. Тэгэхээр дархлаа бай хийдгүү ч хавдар байна, хийдэг ч хавдар байна. Маш энгийнээр тайлбарлая гэвэл химийн эмчилгээ гэдэг нь өөрөө эсийг химийн бодис ашиглаад өхүүлэх эмчилгээ гэсэн үг. Тэгэхээр тэр химийн бодис нь зөөрлөх юм бол энэ хавдрын эс, энэ эрүүл эс гэж ялгадаггүй. Тэгэхээр химийн эмчилгээ маш их гаж нөлөө гаргах нь тэрнтэй холбоотой. За одоо жишээ нэг юм тосгон ч юм уу нэг юм дүүрэх ч юм уу ингээ сумын төв байлаа гэж бодъё. Тэнгүүд тэр сумын төв дотор ингээ энгийн иргэд байгаа. Тэр энгийн иргэдийг бид бидний бие махбодын хэвийн эрүүл эс гэж төсөөлөе л доо. Тэгсэн чинь нэг хаанаас ч юм алын идэх ч юм уу барьцаалагч нар ирээд манай тэр тосгоны ингээ энгийн иргэдийг барьцаалчлаа гэж бид нэр төсөөлөе те. Тэнгүүд нөгөө барьцаалсан буюу тэр нөгөө
занал хийлж байгаа террористууд маань хавдрын эсүүд гэж төсөөлөө те. Тэнгүүд тухайн тосгоны нөхцөл байдлыг ингээ аврахын тулд цэргүүд ч юм уу ингээ хамгаалагч нар ирлээ штэ. Тэгээ одоо энэ тосгоноо яаж аврах вэ гэдэг ингээд асуудал үүслэгээ бид нар фантазлаад төсөөлөл л да. Тэнгүүд химийн эмчилгээ гэдэг нь одоо энэ алын идэвхч нарыг бид нар зогсоохдоо энэ ид ч одоо энэ тосгоныг эзлээд ингээд энгийн иргэдийг хороочих юм бол дараагийн тосгон руугаа орох учраас ингээд тосгоноор нь устгахчаа гэдэг ингээд тэр энгийн иргэнч вэ тэр алын идэвхч вэ бүгдэндээ ингээд хядж байгаа гэсэн үг байхгүй юу. Дархлаа эсвэл байн амжилт гэдэг нь яаж юм гэхээр ийм мэрэгэн буудагч нар ирээд энгийн иргэдүүдийгээ үлдээж агаад зөвхөн тэр алан идэвхч нарыг ингээд нөгөө снайпер гэдэг лөө ийм мэрэгэн буугаар нэг нэгээр нь онилж устгаж байгаа гэсэн үг байхгүй юу. Ер нь дэлхийд сүүлийн үед яг таны дурдсан энэ хоёр эмчилгээ төлхөө хийгдэж байгаа юу? Яг сүүлийн үеийн яг хавдрын эмчилгээнд хамгийн оновчтой нээлттэй гэвэл юу байгаа? Энэ талаар гэх юм бол дэлхийн нийтийн чиг хандлага бол ерөнхийдөө химийн эмчилгээгээ төлхөө хөгжүүлээ, туяагаа хөгжүүлээ гэдэг тийм чиглэлээр биш. Тухайн хувь хүн рүү чиглэсэн хавдрын эсрэг эмчилгээ хөгжүүлээ гэдэг чиглэл рүү явж байгаа. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр дархлаа эмчилгээний дотроо ганцхан тарилга байдаг байсан бол эсэн эмчилгээ рүү шилжээд за тэгээд эсэн эмчилгээ дээрэс нэмээд генетикийг засах ингээ генийг эдит хийдэг болсон. Генийг эдит хийн гэдэг нь бид хэдийн нөгөө алдаатай удамшил байгаа шүү дээ. Удамшлын мэдээлэл тэрийг маань эн чинь ийм алдаатай удамшилтай маань тэгвэл буцаагаад энэ генийхний энэ алдаатай хэсгийг нь засаад эдитлчих юм бол нөгөө үүсэж байгаа шалтгааныг нь засчих юм байна. Тэгэх юм бол хавдар нь эмчлэгдчих юм байна гэдэг ч юм уу. Тэгэхээр ийм генийг эдитэлдэг болсон. За тэгээд саяхан хамгийн сүүлд гэх юм бол лабораторийн нөхцөл хавдрын эсийг буцаагаад хэвээс болгодог болчихлоо. Өөрөөр хэлбэл энэ бол гайхалтай нээлт юм шүү тий. Тий. Тэр алдаатай эсийг шинээр кодлоод яг одоо тийм нормал эс бүтээгээд байгаа гэсэн үг. Тэгэхээр ингээд бидний хэвийн эс маань хэвийн биш болоод тэр хэвийн биш эс маань тодорхой хугацааны дараа хортой авдар гэдэг юм үсгээд байгаа шүү дээ тий. Тэнгүүд эрдэмтэд яасан бэ гэхээр тухайн нэг өвчтнөөс ялгаж авсан хортой авдрын эсээ буцаагаад эрүүл эс болгож чадчихж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр энэ гэхдээ одоо юм юу гэдэг лабораторийн түвшинд хийгдэж байгаа энэ судалгаа чинь амьдрал дээр хүний ингээд биологийн тогтолцоонд ороод амжилттай эмчилгээ болоход бас нэг 15-20 жил шаардна. Гэхдээ энэ бол ингээд ийм хэрвээ бид нэр хизээ нэгэн цагт энэ хортой авдар гэдэг өвчнийг төгс эмчилж чадах уу гэдэг ийм нөгөө хариултгүй асуултын бас нэг ийм хариулт болох боломжтой энэ чиглэл рүүгээ явж байгаа гэсэн. Одоо нэг зарим нэг өвчлөл ер нь бол давагдчих хүчин зүйл байсан шүү дээ. Жишээ нь одоо яг пенцилин гарахаас өмнө юу болж илаа гэдэг ч юм уу те. Тэрнтэй адилхан магадгүй нэг хэсэг хугацааны дараа хавдар бол энгийн хэмжээний те эсийн нанцлаад юу очих боломжтой гэж ойлголоо. Түрүүнд хоёулаа ярьжсэн нэг өөрсдийнхөө эрүүл эсээ одоо тэр хавдрын эстэй цуг устгадаг гэдээ ярьжсэн те. Тэнгүүт л яг нэг миний ойлголтоор бол тэр хүмүүст маш их хэмжээний одоо хордлого өгдөг гэдэг юм уу те. Дээрээс нь хүмүүс чинь нэг үсмэсээ хүртэл ингээд тусчдаг шүү дээ. Маш их яриад тогтоогаараа ундаг гээд яг энэ талаар дэлгэрэнгүй ярьж болох уу? За тэгэхээр нөгөө хавдрын эсрэг өрмөц эмчилгээ нь нөгөө хортой эмчилгээ гэж хүмүүс яриад байдаг те. Тэгээ энэ дотор ихэвчлэн голчлон гол төлөөлөгч нь цацраг туяа эмчилгээ болон системийн эмчилгээ орчиж байгаа. Тэгэхээр үйлчилж байгаа механизмаас хамаарат тухайн хавдартай хүнд илрэх гаж нөлөө нь бол харилцаа адилгүй өөр байдаг. Гэхдээ цаана явж байгаа үндсэн зарчим нь юу вэ гэхээр хавдрын эс чинь эрүүл эстэй харьцуулах юм бол богино хугацаанд хурдан ингээд үржиж хуваагдаад зохицуулгагүйгээр өсөд байдаг гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ эмчилгээнүүд бол тэр эсийг ингээд төлхөө олж авч олзолж устгаж өхүүлэх үйлчилгээ үзүүлдэг байхгүй. Тэгэнгүүт буцаагаад хүний биеинд ингээ байнгын нөхөн төлжиж идэг ийм эрүүл хэрнээ байнга өсөж нөхөн төлжиж идэг эсүүд гэж байдаг. За жишээ нь үсний болцооны эсүүд, хоол боловсруулах замын бидний энэ амны саст даас ахуулаад энэ хошнооны састыг хучиж байгаа эсүүд. За тэгээд шээс бэлгийн замын ингээ хучуур эсүүд гэдэг ингээд гаданд эсвэл ингээд арсны эсүүд гэдэг ч юм уу те. Бид нар ч нөгөө арсаа ингээд нөгөө саунд ороод үрхээр чи байнга гуйчиж идэг үстэй. Тэр чинь өксөөр бидний арснаас байнга нөхөн төлжиж идэг буюу шинчлэгдэж идэг гэсэн. Тэгэхээр биеийн энэ байнгын нөхөн төлжиж идэг энэ эсүүд маань тэр туяа болон системийн эмчилгээнд өртөөд хавдрын эстэйгээ адилхан ингээд устдаад үхээд эхлэхээр тэр талаасаа зовирууд гарч ирдэг. Жишээ нь өөрөө чи хэлж байгаагаар үс унах.
За тэгээд хоол боловсруулах замын нөгөө хучуур эсүүд нь үхээд эхлэхээр зэрэг ойгн, бөөлжин, хоолн дургу болно, ходоод өвдөн, суулгана гэдэг ч юм уу. Эсвэл ингээд ойр ойрхон шин, давсгаар өвдөн, халдварт өртөмтгий болно гэдэг ч юм уу. За тэгээд бидний бие махбод чинь цусаа ингээ байнга түлжүүлж яадаг. Тэнгүүд ясны чөмгөнд цус түлжилт байнгын явагдчихэдэг. Тэр процесс ингээд туяа химийн эмчилгээний нөлөөгөөр дарангуулагдах юм бол ингээд цус багтана. Хамраас нь цус гарна ч гэдэм юм ингээд эмчилгээний гаж нөлөөнд гарч эхэлдэг гэсэн. Энэ одоо химийн эмчилгээг ингээд давтамжтай ордог шүү дээ, тий хүмүүс шинжилгээ аваад за дахиад орох юм байна, тэд орно гэл тий. Яг энэ яагаад ингэж олон давтчихээн? Тэнгуүтэ хаана хүрээд зогсдсон юм бол ер нь бол энэ эмчилгээ гэсэн. Хавдар өвчин яаж үүснэ дээр ингээд суурилсан юм шинжилгээ ухааны зарчмууд гэж байдаг. Тэгэхээр нөгөө химийн буюу энэ манай системийн эмчилгээг нэг эмээр хийж болно, олон эмээр хийж болно. За тэгээ химик, байтан, байг, дархлаатай ч юм уу эсвэл дархлаа химтэн гэх маш олон комбинацууд байгаа. Гэтэ явж эдгээр эмчилгээнүүд бүгдээрээ тодорхой хэмжээний давтамжтай хийгдэж байгаа. Тэгэхээр тэр давтамж гэдэг протоколыг болохоор энэ болгон дээр нь тусдаа ингээд клиникийн өмнөх болон клиникийн дараах маш олон судалгааны үр дүнгээр гаргадаг. За тэгээд үндсэн зүй тогтол нь юу вэ гэхээр тухайн нэг эмчилгээг 14 юм эсвэл хэвчлэн 21 хоногийн зайтай хийж байгаа. Тэр нь яаж байгаа гэхээр хавдрын эсүүд үхээд хүний бие эрүүл эс нь хавдрын эсээс илүү хурдан нөхөн төлжих боломжтой гэж үздэг байхгүй. Тэгэхээр эрүүл эс химийн эмчилгээнд одоо устж байгаа, хавдрын эс ч устж байгаа. Тэгээд дараагийн 21 хоног болоход хавдрын эс дахиж устгахаас өмнө хүний биеийн нөгөө цусны эсүүд тэр хоол боловсруулах замын нөгөө хучуур эсүүд маань нөхөн төлжөөд хавдрын эсийн дараагийн ургалт эхлэхээс өмнө дараагийн цикл авч байгаа. Буюу эмчилгээний дараагийн тунгаа авч байгаа. Тэгэхээр энэ нөгөө тохиромжтой 14 юм 21 хоног гэдгийг ингээд судалгаан дээр үндэслээд тогтооцсон. Тэгэхээр одоо үгүй тэр хугацаанаасаа хоошоогоо хэтэрх юм болвол нь хавдрын эс нь ч буцаж ургаад, эрүүл эс нь ч буцаж ургаад байх боломжтой болчихно гэсэн үг байхгүй. Тэгэхээр эрүүл эс нь нөхөн төлжөөд хавдрын эс нь буцаж урахаас өмнө дараагийн тунгаа авч байгаа гэсэн үг. За тэгээд энэ химийн эмчилгээ хизээ дуустсан бэ гэдэг асуултанд хариулахын тулд нөгөө ямар хавдартай хүнд хийж байгаасаа хамаарна. Жишээ нь химийн эмчилгээ чинь зорилгоосоо хамаарат урьдчилан сэргийлж гин үү, эмчилж гин үү, хөнгөвчлж гин үү гэдэг ийм гурван үндсэн том бүлэгт хуваагдчихдаг байхгүй. Зарим тохиолдолд мэс заслын дараа тухайн хүний бие хавдаргүй байхад химийн эмчилгээ хийдэг. Яагаад тэгэхээр хавдар гэдэг өвчин дахидаг учраас дахилтаас нь урьдчилан сэргийлэх зорилгоор хийж байгаа. Тэгэх юм бол ийм урьдчилан сэргийлэх зорилготой химийн эмчилгээ бол одоо юу гэдэг 4-8 курс хийгдээд за хамгийн дээд нь 12 курс хийгдээд зогсч дуусчдаг. Яагаад тэгэхээр тэр хийлгэж байгаа хүн маань бие махбодтой одоогоор хавдартай биш. Хавдрын гэдэг он шиг дахиж гарахаас буюу энэ өвчнийг дахиас нь сэргийлж хийлгэж байгаа. Тэгэнгүүт хавдраа ахуулаагүй ч юм уу те тухайн бие махбодод нь хавдар нь байгаа хүмүүст бол энэ химийн эмчилгээ бол ерөнхийдөө үр дүн гарахаа болтол нь эсвэл тэр хүн ингээд бие махбодын хувьд эмчилгээний гаж нөлөөг ингээд дааж чадхаа болох хүртэл нь үргэлжлэнэ л гэдэг болгочиход болно. За тэгээд хим туяа эмчилгээний дараа одоо маш их хэмжээний хордлого өгдөг гэсэн тий. Тухайн үед ер нь хүмүүст одоо түрүүнд дурдсанчлан тэр одоо дотор муухай арих, ядар цуйлдах хичээний. Тэгээд ер нь бол хамгийн гол илэрж байгаа зөвөрүүд нь юу байдгийг тухайн үед яг ямар эмчилгээ болон ямар гамыг барих хэрэгтэй байдгийг тэдгээр хүмүүс. За тэгэхээр нөгөө түрүүний ярьсан мис засал хим туяа эмчилгээ нь болохоор яг тэр хавдрын эсрэг эмчилгээ байхгүй юу. Тэнгүүд чинь нэг ийм ойлголт байдэ. Хавдрын эмч болгон өдөр тутамдаа хүн эмчлэх болгондоо өөрөөсөө асууж байгаасаа гэж би хувьдаа боддог. Тэр нь юу вэ гэхээр чи энэ хүний хавдрын эмчлэх гээд байгаа юм уу? Энэ хүнийг эмчлэх гээд байгаа юм уу гэдгийг хоёр тустай ойлголт байдаг. Одоо жишээ нь хавдрын маш сайн эмчлэгийг бол хамгийн хурдан хавдрын эсийг өхүүлдэг, хамгийн хүчтэй эмчилгээг маш хурдан хийгээд тэр хүнийг хавдрагуу болгочмоор байдаг. Тэгтэл нөгөө талдаа тэр эрчимтэй эмчилгээнийхээ гаж нөлөөгөөр тухайн хүнийхээ өдөр тутмын амьдралын чанар одоо бие махбодын бусад эрхтний хэвийн үйл ажиллагаа цаашлаад амь насыг эрсдүүлчихгүй гэдэг ийм эрсдэл байдаг. Өөрөөр хэлбэл ингээд жинлүүрийн тавган дээр жинэлж агаад энэ хүний
эрсдэл болон хор оюулгүй байдлыг үнэлж байгаад бид нэр эмчилгээгээ сонгодог гэсэн. За тэгэхээр хавдрын эмч нарын үндсэн зорилго бол тэр хавдрыг устгах бол ерөөсөө биш байдаг. Тухайн хавдартай хүнээ аль болох чанартай, зовоор багтай тэгсэрнэ хавдаргүй эсвэл хавдрыг нь багасгаад урт удаан амьдруулах нь бидний зорилго байдаг учраас ямар ч хавдрын эмч хамгийн түрүүнд бодохдоо тэр хүнийгээ өдөр тутамдаа чанартай, зовооргүй амьдрах нэмээд хавдрыг нэмчлэх гэдэг ийм чухлын дараалалаар орж ирдэг гэсэн. Тэгэхээр хавдрын эсрэг эмчилгээ нь ийм хортой боловч тэр эмчилгээний гач нөлөө гарч байгаа үед хийх эмчилгээ бол маш олон юм зүйдэг. За жишээ нь сэтгэл зүгээс ахгуулаад сэтгэл засалж байж болно. Тэр хүний нийгмийн асуудлыг шийдэхэд бол нийгмийн ажилтны тусламж хэрэгтэй байж болно. За тэгээд хавдрын үед амьдралын чанар хэвийн үйл ажиллагаа хэвийн өмнөх шигээ үргэлжлүүлэхэд саад бэрхшээлүүд гардаг учраас нөхөн сэргийн хэмчилгээ хийж болдог. За тэгээд цаашлаад нөхөн үржих насны хүн хавдартай болчих юм бол үндгийн хэсгийг хадгалах уу, эр билийн хэсгийг хадгалах уу. Өөрөөр хэлбэл хавдрын ийм хортой эмчилгээний дараа тухайн хүмүүс дахиад ээж аав болох хүсэлтэй байвал тэр хүнийхээ нөхөн үржихийн чадварыг яаж хадгалах юм бэ гэдэг ч юм уу ийм нарийн тусдаа салсан маш олон ийм салбар шинжилх ухаанууд бол байдаг. Тэгэхээр энэ бол хавдартай хүмүүст зориулж байгаа эмчилгээний хэлбэрүүд. Яг хавдрын эсрэг эмчилгээндээ бол орохгүй. Гэхдээ хавдар онш сонссон хүмүүст бол үзүүлдэг тусламжуудын маань нэг гэсэн үг. За ингээд эднэрийг бүгднгийн салгаа ярих юм бол маш олон цагийн эмчилгээ яриа болно. Тэгээд би бас яг тэр салбарын хүн биш учраас яг өөрийнхөө эмчилгээний гаж нөлөөг яаж эмчилдэг вэ гэдэг рүүгээ илүү төлөвлөгөө ярья гэж бодож байна. За тэгэхээр манай эмчилгээнд бол хамгийн түгээмэл илэрдэг нь яадрах, суйлдах, үс унах, огиж бөөлжих, цус багдах гэд ийм гаж нөлөөнүүд гардаг. Тэгэхээр энэ гаж нөлөө болгонд тохирсон шинж тэмдгийн эмчилгээ хийж байгаа нь маш чухал байдаг. Бид хэд өөрсдөө л бодоход өдрийн 3 4 эсвэл дор хаяж нэг бөөлжөөд амьдраад байвал надад ямар муухай байх вүлээ те. Тэгсэн дөрөв бөөлжилтийн эсрэг үр дүнтэй эмээ хэрэглээд огиж бөөлжгүй дотор муухай орох зовооргүйгээр бүтэн аяг хоолоо идээд амьдрах тэр амьдрал ямар байхыг харьцуулах юм бол яаж ч бодсон зовооргүй хоолундаа идээд амьдарч байгаа амьдрал нь илүү байж таараа. Тэгэхээр энэ болгон дээр бид нэр эмчилгээнийхээ гаж нөлөөг эмчлэх зорилгоор огилт бөөлжилтийн эсрэг юм цус багталтын эсрэг юм аль болох чанартай илчлэх сайтай хоол тэжээл идэх гэдэг юм уу ийм нөхөх эмчилгээнүүдийг давхар заавал зөвлөж явдаг гэсэн үг. За тэгээд нэгэнд унж байгаа үсийг бол бид нэр яах ч арга байхгүй учраас ингээд туг тугаар нунгааж ахаар нунгаахаасаа өмнө үсээ хосчгаа тэгээд гой перик зүүж агаад хими эмчилгээ дууссаны дараа таны үс ингээд эргээд уургана. Тэгээд тэр болтол ингээд гой перик хэрэглээрэ гэдэг ч юм уу ингээд төрүүлж өсөө усаад перик зүүх ийм аргыг санал болгож болно. За тэгээд хамгийн бас нэг энэ үс унаалт огилт бөөлжилт цус багталтаас гадна түгээмэл илэрдэг нэг шинж болохоор тэжээлийн дутагдал, ядрах, сулдах, за тэгээ хавдартай хүнд ялангуяа булчингийн мас алдах гэдэг юм зөвөр байдаг. Яагаад тэгэхээр тэр тухайн хавдрыг тэжээж тэр хавдар өсөж үржихийн тулд бие махбодын эрүүл эсүүдийн хоол тэжээл, цусан хангамж нөөцийг ингээд булаагаад байдаг гэх юм уу тэгж хэлж болно. Тэгэхээр яадаг вэ гэхээр хавдрын шалтгаантай хүмүүс маань турж эхэлдэг. Турж байгаагийн нэг шалтгаан булчингийн мас алдаж байгаа, уураг алдаж байгаа. Дээрэс нь нэмээд хавдартай хүмүүсийн шээсээр уураг маш их ялгараад эхэлдэг. За тэгээд зарим химийн гаж нөлөөд хавдраасаа шалтгаалаад шээсээр уураг алдчихээл зарим химийн эмнүүд маань шээсээр уураг алдах гаж нөлөө хавсраад ороод ирдэг. Тэгэхээр зэрэг хавдартай хүмүүст эрүүл хүмүүстэй харьцуулах юм бол хоногт авах илчлэгийн хэмжээ хэрэгцээ нь өндөр болдог. Тэр чинээгээрээ нэмэлт саплементүүд, эрдэсүүд, витаминууд, уурга нөхөх эмчилгээ ингээд хийх шаардлагатай болдог. За дийлэнхдээ ер нь бол яг уурга нөхөх эмчилгээнд дээр одоо ямархуу уургуудыг зөвлөдөг вэ? Тэгэхээр ганцхан уурга нөхөхч биш. Яг юм витамин нөхөх, тэгээд уурга нөхөх, тэгээд хоногийн илчлэгээ алдахгүй байх дээр ямар арга хэмжээ авах вэ гэдэг асуулт бол ингээ хамгийн их түгээмэл ирдэг асуултууд.
Жишээ нь цус багцсан байвал цус хөтөлжилтийн им үгнэ гэдэг шиг ядар цуйлдаа дэвэл тамир тгээгийг сайжруулах ингээ маш олон альтернатив гэж нэрлэдэг ийм эмчилгээний аргууд бол байгаа. За манай улсад бол хэвчлэн саяхны хүртэл би тэгээд цусны шинжилгээг нь хараад уураг нь бага байвал суцаар нь уураг хийя. Эсвэл ингээ амаар нь ингээ уулгадаг уураг уулгая гэдэг ч юм уу ийм зөвлөгөөнүүдийг өгдөг байсан. Сүүлийн үед болохоор ийм юу яадаг нунтаг хэлбэрээр уудаг ийм Солонгосын, Японы уургууд гарч ирсэн. За тэгээд Монголд бас ингээд ийм уураг амаар уураг нөхөх эмчилгээний сонголт бас ингээ ороод ирсэн байна. Тэгэхээр би энийг ингээд илүү тэр хавдартай хүний бие мах бодийн болон амьдралын чанарыг сайжруулах тал дээрх ийм эмчилгээний сонголтууд нь өргөн болж байна гэдэг дээр бол ингээд баяр талархалтайгаар ингээд сайшаалтайгаар хүлээж авч байгаа. Тэгээ одоо яг энэ уургийн сайн, энэ уургийн муу гэж хэлэх явж боломжгүй. Тухайн уургийн найрлаганд нь хүний биед одоо зайлшгүй шаардлагатай үл орлуулагдах тэр 21 амин өвчлөн найрлага нь байж ивэл би тэрийг уу гэж зөвлөдөг. Тэгээ Д витамин ууж болох уу гэж манай хүмүүс асуудаг жишээ нь Д витаминаа ууж болно. Эрдэс кальцаа нөхмөр байна гэвэл эрдэсүүдээ хэрглэж болно, кальцийн магнигаа хэрглэж болно. Ядраа тамирдаад ингээ хордлого их өгөөд байвал витаминүүдээ хэрглэж болно. Тэгмүүд манай хүмүүсийн хамгийн их төгөмөл асуудаг асуулт нь энэ ч витамин хэрглэж болохгүй гэд хэрэглээгүй гэдэг байхгүй. Ялангуяа нөгөө Б-гийн төрлийн витаминыг хүмүүс чинь нэг ам дамжсан яриа байдаг шүү дээ. Б-гийн төрлийн витамин агуулсан л бол тэрийг юусаа амруугаа зөвлөлөхгүй гэсэн юу гэдэг. Тэрэн дээр ер нь яг бодтуу тэр энэ болохоор нөгөө хавдрын талаарх нөгөө хүн амын дунд тогтсон нийтлэг буруу ойлголтуудын нэг. Эсвэргээр манай химийн дасаг хэвтээд эмчлүүлж байгаа хүн болгондоо толгой дараалан Б1 Б6-аг хэрэглэж байгаа. Дээрээс нэмээд гараад химийн эмчилгээнийхээ хордлогыг тайлахдаа та Б, Д витаминыг хэрэглээрэй гэж зөвлөж байгаа. Өөрөөр хэлбэл хавдрын энэ хортой эмчилгээний хордлого тайлах эмчилгээний нэг хэсэгт нь витамин эмчилгээ бол явдаг. Тэгээд тэр тухайн витаминыг хүн хэрэглээд тэр витаминыг зөвхөн хавдар нь ингээд сорж аваад өөртөө илүү хэрэглээд нөгөө хавдар нь томроод байна гэсэн ийм судалгаа ч юм уу нотлохоо бол байхгүй. За хавдартай байсан эмчилгээнүүд хийгдсэн. За энэ хүн бол хавдар нь ерөнхийдөө болсон эмчилгээ болсон тийм. Гэхдээ эрсдэлтэй бүлэгтэй хамаарат явах уу цаашдаа байнгын ингэж шинжилгээ өгөх шаардлагатай байдаг. Ямар нэгэн хүн амьдралынхаа турш хортой хавдар гэдэг оншийг сонсно гэдэг нь энэ хүн миний өмнө дурдсан эрсдэлт хүчин зүйл генетикийн болон хүүсийн насны хувьд эсвэл ингээд амьдралын хэв маяг хүрээлэн буй орчны хувьд суур нь бүрдсэн учраас амьдралдаа ямар нэгэн байдлаар хортой хавдар гэдэг онш гарсан. За тэгээ азар эрт үе шатандаа онцлогдоод мис засал хийм туяа эмчилгээ аль нэгийг ингээд өөртөө тохирсон эмчилгээгээ хийлгээд тухайн хүний хавдар идэглээгээ хэдүүлээд төсөөлөө тий. Гэхдээ тэр хүний хүүсэн солигдсон уу? Солигдоогүй. Цаг хугацаа явахын хэрээр тэр хүний нас нь ахиж байгаа. Одоо тэр хүний генетикийг бид нэр өөрчлөөгүй. Өөрөөр хэлбэл тухайн хүний хавдрын эрсдэл нь байсаар байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр энэ хүн нэг хавдар гэдэг онш гарсан бол дараагийн одоо ойрын хугацаанд дахиад энэ өвчнөөр өвдөх эрсдэл нь энгийн онш гараагүй хүмүүсээс харьцуулах юм бол хамаагүй өндөр байдаг. Тэгэхээр хизээч эрт үе шатандаа төгс эмчилсэн хавдрыг ч гэсэн бид нэр хянахгүй хайдаггүй. Тэгэхээр олон улсын хавдрын хяналтын тогтолцоо нь 5 жил хүртэл хяндаг. Тэгтээ юу гэдэг эхний нэг жилдээ 3 сар тутамдаа, 2 дахь жилдээ 4 сар тутамдаа, за тэгээ 3-аас дээш жил хавдрын тахилтгүй явчих юм бол 6 сардаа нэг үзүүлж агаад 5 жил идэвхтэй хяналтанд явж шинжилгээ өгсөний дараа тухайн хүнд маань дахиж хавдар гэдэг онш гарахгүй бол таны хавдар идэглээ гэдэг үгийг 5 жилийн дараа бид нэр тэр хүнд хэлдэг. Дор хаяж. Магадгүй өөр бусад хавдрууд дээр жишээлбэл 10 жил хүртэл хянж агаад одоо таны хавдар дахиагүй юм чинь дахихгүй таны хавдар идэгсэн гэдэг энэ үгийг ингээ хэлэх боломж нөхцөл үүсдэг гэсэн. Өөрөөр хэлбэл хавдрыг юу гэдэг нэг юм хогийн ургамал шарилж гэж төсөөлвөл нэг хавар шарилж ургасан хөрсөн дээр дараа жилийн хавар цаг дудлаа харахад дахиад тэр шарилж ургах болно. Яагаад тэгэхээр тэр хөрсөнд нь хогийн ургамал буюу тэр шарилж нь ургах нөгөө юунд бүрдсэн байгаа. Бүх нөхцөл бололцоонд байгаа гэж үздэг болохоор. Тэгэхээр эмчилгээ дууссан гэд бүх юм болцоон гэд
ерөөсөө орхиж болохгүй идэвхтэй хийнэх хэрэгтэй. За тэгээ манай монголчуудын хамгийн их нөгөө алддаг хэсэг нь энэ нөгөө хяналтын хэсгэн дээрээ ирэн шүү, та 3 сарын дараа ирэн шүү, 6 сарын дараа ирэн шүү гингүүд энэ оншийг сонсоод энэ хортой хүн дэмжлэгээнүүдийг даван туудаад ингээ хамгийн том гэрээний даалгавраа хийчээд үлдсэн жаахан хяналтандаа тогтмол үзүүлэх гэдэг юм дээрээ алга болоод юм уу ингээд хяналтахгүй алдчихаараа нэг 8 юм уу одоо юу гэдэг 3 сар болоод үзүүлэх байтал жил тойрон явж яснаа буцаад зовөр өгөөд ихлэхээр нь буцаж ирэхэд хавдарна тэдний тагцсан байх ч юм уу ийм тохиолдол бол нэлээд илбэг байдаг. За тэгээд хоёулагийн ярилцлага бол маш гоё боллоо. Ер нь бол нэлээд өргөн цар хүрээг хамгийн гол нь эмч маань ингээд нөгөө хит их онол ярихгүйгээр те энгийн хүнд ч гэсэн ойлгомжтой байдлаар тайлбарлаж өглөө тэнд нийт сонсогчдынхаа өмнөөс хамт олонныхаа өмнөөс маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд энэ удаагийн ярилцлагатай хамт байсан баярлалаа. Урилгыг маань хүлээж авч ирсэнд баярлалаа. За баярлалаа.